Сайн байцгаана уу, Важрас влагийн үзэгчдээ. Ийхүү 9 дахь дугаар маань хүрч байна. За 9 дахь дугаараараа зохиолч Чинагийн Галсангийн Хөхтөнгөр сонсч буй орманы нээлтийн өдрийн бичлэгээр уулзч байна. За үнэхээр одоо халуун дулаан уур амьсгалтай маш олон хүн цугласан Тува, Бурай, Дуранха, Монгол, Казак, Швейцар маш олон үндэстэн ястан цугласан маш халуун дулаан им номын нээлт болсон. За энэ 10 бол одоо дэлхийн 15 хэлээр орчуулагдаж гарсан. За 16 дахь хэл нь монгол хэл болж байгаа юмсан тохиолдол нөгөө талдаа бас сайхан хувь өрөөлтэй юм өдөр болсон. За тэгээд нээлтийн өдрийн маань одоо Чинагийн Галсан зохиолчийн баг хүү Галтай хүү ах маань морин хуурын сайхан аялгуугаар нээсэн ийм сайхан үйл явдал болсон. За тэгээд үлдсэн одоо сайхан хэсэг та бүхэнтэй одоо яаран хуваалцж байна. Тэгээ удаан уулзаагүй байна. Цаашдаа бас влогоо таслахгүй байхыг энэ дахир нь бас хэлье. Тэгээ та нар маань бас цаашаага сайхан түгээж бусдаа хуваалцаж ингэж өгөөрэй. За баярлалаа. Алтай 13 овооны сангийн өнөр шингэсэн байх гэж 33 хурмстын салхины илч нэвтэрсэн байх гэж бодоод Алтайгаас яаж ирсэн тэр байдлаараа та бүхэнтэй уулзъя гэж бодоод ирж байна. За одоо халуун дучраас энийг авчихъя. Бүрл толгойгоо далдлах гээд яах вэ? За ийм халуун дотноор хүлээж авна гэж би ер нь бодож байсангүй. За уграад ирэх байх байна. Их хэтэрхий юм бичээд ядарчих вэ гэж хөг сануулж байна. Би бол хүний төлөө ядархыг өөрийнхөө хувьд жаргал гэж боддог. Ядархын тулд хөлсөө урсгахын тулд амьд явж байгаа биз дээ. Хүмүүст л сайхан сэтгэл үлдээж чадвал эн чинь төг шүү дээ. Ирээдүйд цаг маань мөнх учраас эн чинь үеийн үед хүүхдээс ачаас 30-ад ингээд 30-аас 40-д 40-ээс тачид ингээд даваад явчихна. За энд бол олон үндэстэн хүмүүс байна. Тувачууд байна. Би төлөөлөд хэлчихье. Швейцарууд, германаар ярьдаг өөр бусад үндэстэнгүүд энд байж байна, харагдаж байна. Казак хүн байж байна. Дөрвөд хүн ханд энд харагдаж байна. Өөлд хүн тийшээ харагдаж байна. Энд баят хүн сууж байна. Тэгээд ерэн жинхэнэ интернационалист болжээ. Энэ дэлхий баярлж байна та бүхэнд. Баярлснаа төлөө би одоо яахаа мэдэхгүй байна. Зүгээр өөрийнхөө зүрх сэтгэлийн хэв аяыг дагаад би та нарт нэг хураалаад өгье. Хурой хурой хуроим хурой хурой хуроим хурой хурой хуроим хурой хуроим хурой 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 хурой. So, also ich könnte tanzen, ich könnte singen, aber nun bete ich zu den Bergen. Hurra! Als vor Tausenden von Jahren die Hunnen Europa überfielen, haben sie Hurra! So die vielen Reiter haben unendlich ohne Pause Hurra gerufen. Das ist deren Kampfruf gewesen. Und die schlauen Europäer, die haben dann auf alle Fälle
dieses Wort da behalten. In allen europäischen Staaten gibt es das Wort Hurra. Hurra. Und selbst die Franzosen und die Spanier, die kein H aussprechen können, die haben Hurra, Hurra gesagt. Und die Russen, die 200 Jahre lang den Franzosen nachgehängt haben, haben das von den Franzosen übernommen, Hurra gesagt. Und wir Mongolen in kommunistischen Zeiten haben 70 Jahre lang den Russen nachgehängt und wir haben Hurra, Hurra gesagt bei Staatsfeierlichkeiten. Einer stand oben auf dem Regierungshaus und hat mit 2 Fähnchen gewunken. Wenn so diese Richtung geht, dann haben sie Hurra gesagt. Und wenn da Richtung, dann ho, 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 geklatscht. Монголын морьтон зэргүүд Монгол их гүрэн байгуулагдаж байх үед манай морьтон зэргүүд хураа гэж уухаалan байлдаж давшиж явж байсан. Тэр үе маань сүүлд олон гадаад Европын орнуудад ураа болж үзээ. Тэгээд энэ маань цааш нь маш олон орнд Орос, Герман, Швейцар, Австрали бүх орнууд ч гэсэндээ өнөөдөр хүртэл ураа гэдэг хэлбэрээр үлдсэн байдаг гэж товчхон таны эсэгийг тайлбарлая. За юуны өмнө бүгдээ хорон зугарсан та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр аавын маань номны нээлт өнөөдөр болж байна. Тэгээд хөх тэнгэр сонсож бай гэж. Энэ ном маань ерөнхийдөө Монгол анх удаа бичсэн гарч байна. Үүн дээр би бас нэг хүнийг цохолж тэмдэглэх ёстой байгаа. Энэ бол манай Базар Сүрэнгээд миний сайхан дүү байна. Энэ залуу байгаагүйсэн бол энэ ном монгол хэл дээр ийм хурдан орчуулж та бүхний гад дээр ирэхгүй байсан байх. Тэгээ би бодлоо. Би нэг дүүтэй байсан. Гэхдээ хүн болж байгаагүй. Гэхдээ төрсөн төрөлтөө гэж өнөөдөр ийм сайхан дүүтэй болсон. Одоо би бас их баяртай байна. Тэгээд аавын ном та бүхэн мэдж байгаа хаа 44-45 ном герман хэлээр бичигдсэн. Түүнээс хойш дэлхийн 15 хэлээр орчуулагдсан. Ингээд ерөнхийдөө насаараа ном бичиж, насаараа энэ уран зохиолд үгээр уралдуулж, утгыг зөвлүүлж, Монгол гэсэн энэ улсыг, Монгол соёлыг, нүүлжний соёлыг дэлхийд таниулж байгаа зохиолч бүхэн болгон бичдэг. Би сая түрүүн бас ярьж суулаа. Өнөөдөр Монгол Герман зочид төлөөлөгчнөр Монголд жуулчид ирэхэд 3 хүний нэг нь аавын номыг уншаад тэгээ Монголд ирдэг. Тэгэхээр энэ зөвхөн тэр ном гэдэг чинь цаана энэ Монгол улсыг ямар их төлөөлж байна. Монгол улсын нэрийг ямар их гаргаж байна. Нэг зохиолч гэдгийг бас харуулж байгаа гэж бодож байна. Тэгээд сүүлд нь хэлэхэд өчтөр манай гэр бүл бид нэр хөсөлтөөс замдаа явж байхдаа хөх тэнгэр сонсож бай. Энэ аянга цагийн туужийг бид нэр юунд аудио одоо буюу одоо M-bog дээр бичлэгээр нь машин дотор сонсоод явсан л да. Тэгсэн чинь яг холын замд бол үнэхээр бас сайн болдог. Маш гоё зүйл юм байна. Мөн дээрээс нь аавынхаа номыг үр ачлаар нь сонсоод машин дотор сонсоод ингээд суугаад явхад үнэхээр бас маш давууштай сайхан болсон байна. Тэгээ бас сүрэндээ дахин баярлалаа. Чиний бас хичээл зүтгэл. Ардунгаж үнэхээр историк сэтгэл буудлын шиг юм байна. Тэгээд баянаг тэр зохиолын хамгийн сүүлд байсан агуу дотор нь аав ингээд явж байгаа нэг юм модон тийм мод банц Мөн тэр чинь бас нэг модон дээр Монгол ард улс гэж хийсэн байсан ч. Монгол ард улс. Тэр хүн Монгол гэдэг нэрийг Монголын төлөө гэсэн тэр сэтгэл нь тэр хүүтэн тэр агуу дотор Монголыг зуртаж явахтаа хүртэл бодож явсан байна шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө нутаг ус, нутаг орн гэдэг чинь, их орн гэдэг чинь ямар агуу юм бэ гэдгийг бас хүн ойлгохоор
тийм сайхан зүйл би дотроос бодож явсан. Тэгээд тэгэхээр би монголчууд бидний бүх ёс заншлыг үүсгэх гэдэг морин хураа хангаж ирлээ. миний дөрвөн хүүхдийн хинзэн энэ. Хамгийн бага нь отхон нь. Тэгээд ингэн тэмээг өөрөөлдөг хоорийнхаа эдшидээр өгөн аавыг өөрөөлчихнэ шүү дээ. Уучлаарай та. Өшөөрэй. Бүхэн ийм сайхан болсны дараа би маш амархан уйлчихдаг болсон. Тэр үед ястаа шүт зуугаад улам чанга, улам хөждөг байсан. Яг сарлаг шиг л байсан. Нүд нь улаачсан сарлаг ямар байдаг вэ? Тэр улаачсан сарлаг шиг. Одоо ингээд ийм сайхан юм таарлцсан. За энэ хүүгийн талаар нэг тодотгол хэлье. Хөхтөмөр сонсож байгаар маань бол гол амин сүнсэн орон гэргүй. Өөрийн гэсэн гэргүй.
өрөөлийн хатвчанд хоргодож явж байгаа ийм ганц бие эмгнийг миний бие өлгөөтэй хүүхэд байхдаа өврөөс нь буулгүй өврөөд насаад тэр чигээрээ буухгүй тэмцсээр байгаа. Тэгээд аав ээжтэйгээ тэмцэлцээр байгаа. Тэр хүүхдийн байдлыг харсан аав ээж нь тэр хүнийг гуйсан байгаа юм. Бид таныг ээжигээ болгоод эндээ байлгая. Энэ хүүхдийг та орхиж битгий яваараа. Энэ хүүхдэд та усаагаар шиг хэрэгтэй юм байна. Бид нар харж байна гэж. Тэгээд өргөж авсан. Би нэг хүүхэд, өлгөөтэй хүүхэд өндөр настай нэгэн ганц бие эмэгтэйг өргөж авсан. Ийм түүх юм. За энэ хүү бол намайг Монголд ямар нэг нэрд гараагүй ингээд санингийн болон гордоод ингээд явж байхад намайг их зохиолч гэж таньд тэгээд миний номыг хэвлэж эхэлсэн. Одоо 4 дахь ном хэвлэлтэнд ороход бэлэн болж байна. Энэ 3 дахь ном юм. Тэгээд энийг би ер нь өөр утгаар нь хэлж байгаа юм л да. Чи би тэр үед энэ эмгнийг ганцаардаж явсан энэ эмгнийг өргөж авсан шиг чи бол ганцаардаж Монголын мэдлэгийн уран зохиолын урлагийн тайзанд ингээд урлаг соёлын тайзанд ганцаараа тэмцэлдэж явсан муу өвөөгөө чи өргөж авлаа шүү дээ. Тэгэд би энэ ач хүү би хүн өргөж авсан бол энэ намайг өргөж авсан. Тийм л үүтэй. За та ярьж. Сайхан байна. Өө баярлалаа. Халуу цаад хөлрөө. За. Уйлаад ингээд сууж байна дахан. Та ч өөрөө бас сая бас уйлж байгаа л ирлээ. Яагаад ороод түүхээр өнөөгөө нөгөө таны номыг ахиж нэг хармаар санагдаад хавар уншсан дахиад нэг хармаар санагдаад ямар ч нэг зарим нэг юм эсрэг хийсэн. Тэний нэмээд тэний 1:30 хүртэл суучиж. Тэгж яхаа ороод ичлээ. Тэгээд яг дуустал уншиж чадсангүй. Хавар 4 сард уншсан. Тэгээд ахиад уншсан хавар уншиж байхдаа анзаараагүй олон зүйлийг анзаараг орхисон байна. Тэгээд хэд удаа зангираа тэгээд өөрөөр хэлбэл таны ном өөрөө хоцорсон шалтгааныг одоо сайруулах гэдэг шүү дээ. Таны номоос бол би хоцорлоо шүү. Тэгээд яг юмд би руу та хүнийг тэгж ховсдох мэт татдаг тийм ном бичсэнгүй юм. Өөр ирэхгүй нэг дэлгээ суухаар салж болдоггүй, хааж болдоггүй. Хаач тэр тэгээд ахиж сөхмөр болоод хоолунд чиж чаддгүй тойроод өгөөд гэдэг ийм байна. Ялангуяа за нэг дам нээсэн дээр номынхон тухай товчхон зүйл хэлэхэд Монголын нүүдэлчдийн төвлс гэж нэрлэдэг байна. Үнэхээр нүүдэлчдийн төвлс. Ийм зохиол ер нь ховор уншсан байна. Тэгээд сэтгэл их тогтлолоо. Монголын уран зохиолын ертөнцид ийм сайхан бүтээл төөрвөл мөнхөд гялалзж явах Монгол үндэстний оюун санааны том оргил болж явах ийм сайхан бүтээл төөрвөл гарсанд их баяртай сэтгэл багтан байна. Ийм сайхан бүтээл төөрвөлийг уншуулсан Монгол түмэндээ дэлхийд уншуулсан танд бас их баярлж байна, гэх бахархч байна. Номны нэгэд эхний хэсэг дээр та Арслангийнхаа тухай бичсэн. Тэгээд Арслангийнхаа тухайг таагүй зүйдэлсэн. Таны имээ таны одоо газар ээж биш ямар ээж гэх юм одоо. Тэнгэр ээж гэх юм уу? Тийм хүн зөвлөсөн, ээжийн зөвлөсөн. Муу зүйлийг хойшоо харсан нөхрөө хэлээд одоо домондог гэж. Та дахиж чухам одоо хэд орчим настай байсан. Хавар уншиж хахад энэ дээр байгаа хэсэг болон орманы төгсгөл хэсэг хоёрын хоорондын нарийн амин сүлжээг анзаараагүй сая л анзаарлаа. Та энэ Арслангийн дүр Арслангийн тухай зөвлөсөн зохиолын эхний хэсэг дээр байгаа тэр зүүд бол та хүнд хэлэх
эмзэглэжсэн тийм зүйд байна. Энэ үнэхээр одоо тэр зохиолын төгсгөлтэй жоохон тийм амин чухал холбоотой байв. Би одоо уншиж байгаа зохиолын төгсгөлийг дуусч чадлагүй ороод ирсэн. Зүйд гэдэг бол ерөнхийдөө цагийн нэг өнцөг болгоос бидэнд илгээж байгаа захиа юм л да. Дохио агаатын гэрээр нисч ирж байна гэсэн гэж ойлгож байна. Зүйдэнд Монгол малчид бол ингэж ярьдаг шүү дээ. Хамгийн сайхан зүйдээ хүнд хэлж болохгүй. Миний уншижсэн. Би тэмдэглэж Өөртөө бодоод ингээд зөрхөө хүлээж үлжээр явдаг. Хамгийн муу зүйдийг бол бас хүнд хэлж болохгүй. Босоод хурдхан шиг гадагшаа гараад хоошоо харсан нөхөө болоод тийшээ тонгоож ингэж чанга хэлээд би ингэж зүйдлээ гэж хэлээд тэгээд Түн гэж 3 удаа нөлбөөд тэгээд бас тэгээд болмооргүй санагдвал шээч гэдэг. Одоо бол би хүмүүст хотын хүмүүст юу гэж зөвлөдөг вэ? Муухай зөвлөл чи жорлондоо ороод нойлдоо очоод яриад тэгээд усын сайн татчихч бай. За тэгээд зүйл чинь нэг салж өгөхгүй бодохтой байвал сүү болгож амандаа сүү зайлж нэг сүүгээр зайлаад үз. Тэгээд болохгүй бол хатуу юм руу гар явуулна да. За. Зохиолын төгсгөлтэй яаж холбогдчихв? Би сая нэг төгсгөлийн уншсаг бол төгсгөл тэр арслан ер нь юу болчихв? Арслан ч өгчих байгаа үстэй. Хор идээд өгчих байна. Яг тэр яг зүй дээр үү? Хордсон нохой яаж өгтөө тэр ёстой хордсон амтан гэдэг чинь өссөн сэрвигээд босчт юм. Өөр нэг жижигхэн нохой том сарлагын дайтай сүртэй хавж харагдана. Өрвигээд хоошоо хураад байдаг. Гэт шилэн хүзэн татчихдаг. Хоошоо хурцаар байж хадан дээрээс хийсэх юм уу? Усандаа шууд унах юм уу? Тэр дотроос нэг хоошоо чангаагаад байгаа юм л да. Ингэж байж байгаа сүү хийж нэг хорийн тайлах нэг арга бий. Тэрнийг бас үзэж байгаа үстэй. Сүү хийхэд чинь хордсон нохойн амар сүү хийхэд эдэм гараад байдаг. Эдэм хамрынхан нөхнөөс эдэм орсч гарч ирээд байдаг. Тэгээд одоо хор гэдэг чинь бүхнийг дийлдэг тийм аюултай зэвсэг юм л да. Тэр хорийн тухай сая би коронагийн жилүүдэд бодож байлаа. Нөгөө миний нохой хөнөөж байсан. Бид бүгдийг айлгаж байсан. Энэ хорноос ч илүү хор энд харагдаад байгаа юм шүү. Энд гараад ирсэн байгаа юм шүү гэж. Тэгээд коронад би нэг юмд нь баярлсан. Нөгөө зэвсгээр үзэлцэхгээд байсан их гүрнүүд чинь ямар ч тэнхлэгөө болчиход нүдэндүүл харагдах тийм өчүүхэн жоохон юмд ялагдаад байхад нь би болж гэж дотроо баярлж байсан. Коронагийн дор бид өөрснөө чи ядарсан л да. Тэгвэл бидний ядрах яах вэ? Коронагийн он жилүүдэд байгаль дэлхий их сэргсэн. Европын тэнгэр цэлмсэн. Европын гол мөрнүүд дахиад цэнхэрлэж орсон. Альбом муу юм сайн тал гэдэг энэ юм болов да. За альва муу юм бүхний сайн талын тухай та сая хэлээд авлаа. Зохиол уншиж байхад таны багада төөрүүлээ тавьсан сүүн дунаад аав ээжигээ эмээгээ зовоосон тухай гарч байна. Би уншиж байхдаа тэгэл бодож байлаа л да. Магад унаад энэх өвчнг мэдрээд аав ээжийнхаа эмээгийнхаа ойр орчныхаа тэгж сэтгэл тавьж нутаг зоноороо тэр халуун сүүнд шалзалсан хүүхдийн төлөө хідэн одоо шуу нутаг дамжиж
одоо эм тан хайж, арга чарга хайж явж байгаа тэр олон хүний сэтгэл итгэлийг та хар багаасаа, хар нялхаасаа тэр өвчнөтэйгээ зөв мэдэрсэн ан эерэг тал нь юу вэ гэхээр таны нэг мэдрэмж сэрэл илүү хурц болчихсон биш байгаа гэж би уншиж явах үедээ тэгж бодогчлаа. Наадхаас бөөгийн гүн хаант яг тэгээд юм тэнхэн бөөг төрүүлэхийн тулд нөцгөл гэж. Тэр хоёр настай хүүхэд сүүн төтөлөгтэй арсныхан их тал нь байхгүй болно гэдэг чинь нөцгөлсөн хэрэг л дээ. Тэр зовлон явган сайхан мэдрэмж юм л да. Би бол өөрийнхөө төлөө шаналж байгаа биш. Олонний төлөө, ард түмнийхээ төлөө, хүн төрөлхтний төлөө, гариг ертөнцийн төлөө шаналж байна гэдгийг үргэлж мэдэрч байдаг. Би бол байгаль суурь гэхэд маш шимзэг ханддаг. Бид нэр ингээд хөдөө явж майхнаа зоох гэхэд ямар билээ дээ. Хонхор нь хогоор дүүрчихсэн ингээд байх. Бид нэр эхлээд хогоо төвж эхэлдэг. Хогоо төвж аваад машинаар нөгөө хог хийчихэд тэгээд майхнаа зоож юм гэж яадаг. Тэгээд байгалийн төлөө ингээд шаналж байна гэдгийг чинь тэгээд 2 сард миний уран бүтээлийн тухай онл практикийн том баг хурал болсон. 8 нэртэй цуута цалдаа гуншинта эрдэмтэн уран бүтээлчид илтгэл тавьсан. Тэгэхэд бол намайг дэлхийд ер нь энэ дэлхийн газар дэлхий болохоо байлаа шүү гэдэг харангыг дэлгэсэн. Дэлхийд шүгэл өвлөөсөн анхны хүмүүсийн нэг нь гэж энэсэн. Энэ бол их урамшигт баярлсан да. За баярлалаа. Та бүхэнд бас санал нэг байгаа гэж бодож байна. Саяын эрдэмтний дүгнэлттэй. За хэн юу гэхээс үл хамааран тухайн зохиолчийн зохиол нь өөрөө энэ хүн зохиолч маань юунд шаналж эмзэглэж энэ үйлдэлөө тэмцэж тэмүүлж өөрийгөө илээж өгдөг вэ гэдгийг харагддаг, мэддэг, ил тод мэддэг. Асангуан бүхий л зохиолд яг энэ мэдрэмж маш хүчтэй байдаг. Тэр дундаас сая хамгийн сүүлд одоо миний хувьд Асангуан өмнө гарсан Монгол дээр гарсан зохиолуудыг уншсан. Энэ бол саяын өөрийнх нь хэлж байгаа энэ санаа энэ зохиол дээр бүрэн дүрэн илэрч байгаа гэдэг та бүгд уншихаараа мэдрэх байхаа. Үнэхээр одоо зүгээр нэг хувийн амьдралын төлөө амьдралынхаа одоо аж аргалтай болон алдаа тооноотой зүйлийн төлөө амжилт ялагдлын төлөө шаналж байгаа гэхээс илүүгээр хүн төрлөختний оршихын төлөө шаналж байгаа тэр шанал ямар гүн гүнзгий байдаг вэ гэдэг энэ зохиол төр их сайхан яруулсан харуулсан. Яг сэтгэл имзэглэмээр харуулсан. Тэгээд энэ дээр төвөө өнөхөр одоо бахархаж талархаж байгаа дахин хэлэх байна. За тэгээд энэ зохиолынхоо төгслийн үгэн дээр та сая энэ санаагаа их сайхан томрог илэрхийлсэн багш болсон. Энэ зохиол дээр нэг онцгой дүр байгаа юм. За түрүүн хэлсэн Арслан гэдэг нэг нохоо байгаа. Зохиол эхлэхэд шууд зүйдэнд нь орж ирээд төгсгөлд нь энэ нохойн одоо эмгэлтэй өглөөр төгсөж байгаа. За тэгээд тэрийг багад одоо 4-5 настай байсан Галсунгай бага насны тэр хүүхдийн эмзэглэл тэр нохойнхоо өглийг ямар гүнзгий хүлээж авч байгаа тухай өгүүлж байгаа. Тэр дунд дахиад нэг онцгой дүр бай. Онцгой дүр байна. Тэр бол таны настай эмээ яг төрсөн эмээ бол биш. Тэр нутаг нугийнх нь нэг хөгшин байна. Яг өргөмөл эмээ. Танаа гэрүүл баг өргөж яваад авсан эмээ байна гэж ойлгох шүү дээ, тийм. Тэр эмээгийн дүр бол онцгой дүр байлаа. Та тэр эмээгээ нэг сайхан дурсаач. Эмээгээ бодохоор нулимс гараад болдгоо. Эмээгийн өвөг дээр өссөн хүүхдүүд бүгдээрээ та нар мэдж ил байгаа баг. Ямар дотн байдаг эмээ гэдэг чинь. Эмээ гэдэг чинь миний амьдралын гიშгэх газар юм. Нөмрөх хүнжил байна. Уух ус байна. Амьсгалах хагаар байна. Эмээ бол нэгтэй байсан байх л да. Тэгтээ ганцаараа явж байгаа тийм ядарсан эмэгтэй учраас үсээ
ургуулж эмэгтэй хүн шиг авч явах тэнхэлгүй болоод өсөө хосуулчихсан. Тэр бол чавганц болно гэсэн манай нутгийн хамгийн анхны чавганц болж байгаа хүн тэр. Өөрөө тэр үгийг мэдэхгүй тэгээд ирэн авахул чигээр аваар өсөө авахулах гэж ирэхдээ тэгээд манай гэрд орж ирээд бид хоёрын анхны танилцах мөчийг хэлж байгаа юм. Би одоо хүртэл тэр эмээ гээсэн гэдэг тэр газар оршуулсан гэдэг тэр газараар өнгөрөхдөө дандаа нулимс асгаж явж баярлаж тарны уншин шүлэг зохиол уншин эмээгийн тухай сайхан бодол бодно тэгж тэндээсээ гарч тэнхэрдэг тайвширдаг. Таны зохиолыг уншсан гэж гисэн танай эмээг мэдэрсэн таны тэр мэдрэмжийг бүрэн дүүрэн хуваалцахаар дамжсан байсан л та. Аав ээж хоёртаа миний хамгийн их баярлж явдаг бол миний эмээд үнэхээр сайн байсан. Зүгээр нэг өөрийнхөө ээжтэй байдаг сайн байдгаас илүү тийм сайн байсан, дотн байсан. Тэгээд би аав ээжигээ улам хүндэлдэг байсан. Одоо би энэ хүн төрлөختний ингээд ганцаардл гэдэг аимшигтай хорхоод мэрүүлж байгаа энэ үед миний онол бол нэгийг өргөж аваа чи энэ хүн ганцаардж байгаа юм байна гэдгийг бодвол өргөж авч байна. Настай хүнийг бол эмээ өвөө та надтай би таныг өргөж авъя гэхэд та чи өөрөө бас эмээтэй болчих нь, ээжтэй болчих нь, аавтай өвөөтэй болчих нь. Чи ганцаараа биш хүнтэй болчих нь. Одоо миний der Mann, die Frau, das Kind, das Schaf гэдэг юм дөрвөн хүний амьдрал гардаг том романыг сая би өөрөө энэ эхнэрээрээ уншуулж дуусглаа л да. Би тэрний дуусгахад яаж баярлав. Үнэхээр дэлхийн шилдэг зохиол гэдэг ийм л байх ёстой гэж миний нөгөө тавьдаг шаардлагыг хангасан зохиол байна. Тэрний хамгийн олзуурх хүчтэй санаа нь бол ганцаардлыг давах арга бол ганцаардж байгаа нэгэнд очиод хүүн болж, охин нь болж, ээж нь болж, аав нь болж тэгээд тэр хайр гэдэг чинь эргээд чамд буцаад ирнэ гэж ингэсэн энийг нэг сэргийлхийн хурандаа маш сайн ойлгож байгаа юм. Тэр бол наач мундаг санаа байна. Одоо ирнэ энийг л одоо түмэндээ дэлгэрүүлж ойлгуулмаар байна. Гүн ухааны том сэдв хөндсөн байна гэж ингэж дүгнж байгаа жишээний. За би нэг жоохон HP дээр нэмэхэд Галсангаан тэр эмээ болвол яг төрөл садангийнх нь хүн биш үү. Гэтэ нэг нутгийнх нь хүн. Манай нутагт хөгшин ээж гэдэг юм. Эмээ өвөө гэдэг үг байхгүй, хөгшин ээж хөгшин аав. Манай нутагт бас тэгдэг. Би одоо эмээ гэдэг хэлээ сурчилдаг. Энэ үгийг сэргээмэр юм. Хөгшин ээж, хөгшин эмээ, хөгшин ээж, хөгшин аав. Их сайхан үг. Тэгээд би танаас нэг ийм асуумаар санагдсан. Тэр танад үсээ авахлах гэж ирлээ шүү дээ. Тэгтээ зориуд ингэс үйл явдал бол нөгөө голын их том мөрний цаана далай гэж хэлж байна. Голын ус хөлдөө тэрүүгээр ингээд маш нэнгэрсэн хаврал айж байсан шиг маш нэнгэрсэн үеэр гатлаад үсээ усуулах гэж ирж байгаа. Тэр имээ эдний аавар, Галсангаан аавар. Тэгээ үсээ усуулчаад буцахны нөгөөт нь шөнийн нөгөө цүнд хүрчихсэн. Тэгээ имээ зориуд одоо тэгж ирвүү угуул хов тавилан тэгж цүнд төрчих цагаар таарч. Би бас тэрийг таасаа мэдж байгаа даа гэж бодож байна. Байгаль дэлхийч гэсэн эмээ бид хоёрын талд байсан байх л гэж боддог. Тэгээд бол тэр шөнө хөөдрөөд өгч болно шүү дээ. Хавар ерөн хичнээн хөөдрөдөг лээ. Өдөр дулаа болоод шөнө хөөдрөөд байдаг үстэй. Тэгсэн чинь тэгээгүй тэр мэсвэр цөмрөөд байхгүй болчихсон. Хов тавилан юм байна. Хов тавилан гэж болно. Ерөн хов заяа бурхан гэж байдаг гэдэгт би итгэдэг. Тэр бурхан гэдэг чинь хүний доторч байдаг, хаанч байдаг. Бурхан бол хаасаагүй. Gott ist überall. Das ist meine Überzeugung.
Худай барма дегенде бар ғой. Мен сөйтіп ойлаймын. Құдай берсе жетеміз ғой, Құдай бермесе енді қайтамыз. Гихмет ерінге бодоход, аль чихэлээр бодоход ер нь нэг л байгаа мэдэгтэй байдаг бурхан л да. Тэр эмээ ирснээр эмээг тэр цаана таныг ирснээр тэр цаана хөв тавилан тэнгэр зогсуулчихжээ л гэж тэгж ойлгож. За хангаа сайхангүй их сайхан санаа гэллээ. Нобелийн шагналын тухай. Баярлалаа. Манай утга зохиол судлаачид, утга зохиолын хүрээнийхэн манай сая үүдэн дээр манай зохиолч дорооны удирдлагууд надтай таарсан санаа оноогоо энэ дэр бэлтгэхэд тэр Нобелийн шагналын төлөө явах хэрэгтэй байх гэж бодож байна. За Азаас 3 орн Нобель авсан. Ямар үжигтэй авсан бэ гэдээ би товчхон яриад. За энтхийг авсан. Энтхийн лабораториар таагуур гэж. Таагуур болох тэр энтхийн оюун санааны ялангуяа эхийн дүүшний, буддийн, исламын шашны тэр хайр энэрмгийн одоо үзэл санааг яруу сайхан шүлгэж харуулсан. Тэгэхээр тэр нь одоо Нобелийн шагнал авсан одоо үндэслэл дээр байна. За Японоос 2-3 хүн Нобелийн шагнал авсан. Кензабуро Ои гэж гүрэн зохиолч нэг нөгөө нэг норж ирэх ажиллаа. Кавабата. Сонарэ Кавабата. Тэ Сонарэ Кавабата. За энэ хоёр хүний одоо Нобель авсан одоо зохиолынх нь үндсэн шинж нь юу вэ гэхээр Япон хүний дотоод ертөнцийг, Япон соёлыг, Япон ахуйн мөн чанарыг харуулсан. Ялангуяа Кавабатагийн тэр Ийзүгээс ирсэн бүзэг хөшгийг бол Япон хүний дотоод ертөнцийг Европын яруу цагаан үгж харуулсан зохиол. За Кензабуро Ои болох тэр дайны үеийн ялангуяа тэр Нобелийн шагнал өгөхтэй нэр заасан хожимдсан залуусаар Монгол дайны үеийн Японы хүн ардын мөн чанарыг, сэтгэл итгэлийг бас сайхан олон талаас нь хэрэгцүүлэн бодохоор харуулсан тийм зохиолчроос өгсөн. За сүүлийн үед хятадууд утга зохиол төрж орж ирж байна. Нобелийн шагнал авсан Моян мөн адилхан хятад хүнээ магтан дуулсан. Хятад хүнийхээ мөн чанарыг хэрэглэн харуулж чадсан. Хятад философиг харуулсан. За бид нарын өмнө байгаа энэ зохиол бол яг үнэндээ энэ тэнцгээр Монгол гэдэг ертөнцийг, Монгол гэдэг хүнийг, Монгол хүний дотоод мөн чанарыг, тэр гэгээрлийг Монголын харахад жирийн нэг эмээ байна. Харахад жирийн нэг одоо галсангуй аав шинааггүй байна. Ээж нь байна. Жирийн хүмүүс байгаа байдаг. Гэтэл тэр жирийн хүмүүсийн дотор ямар их том танин мэдвийн, хайр инэрлийн өрнөн далай урсч байдаг гэдгийг маш цөөхөн үгээр оновчтой илэрхийлж чаддаг. Ахуйтай нь холбож сүлж илэрхийлж чадсан. Тэгэхээр энэ үүднээсээ зөвхөн манайд бол монголчууд Монголынхаа мөн чанарыг монголоор бичсэн ер нь манайх монголоор голдуулж ижлээ бол олон зохиолчдын, олон зайхан зохиолчд байгаа. Би бол энийг Нобелийн шагнал авчихад ерөөсөө одоо гойдож явахаар зохиол байна гэж шинэ уншсан дээрээ одоо сэтгэл хөдлөлд ингэж хэлж байгаа юм шиг. Би хоёр удаа уншсан. Өнөө өглөө нэг уншлаа тийм. Ийм зохиол гэдэгт би огтхож хэрэгэлцэх байна. За дээр нэг зүйл хэлэхэд та энэ зохиолоо 88 онд бичсэн байна шүү дээ. Тийм үү? 88 онд бичсэн. Одоогоос 88 онд. 88 он 2 сард одоо пэйжд бичсэн. Одоогоос 36 жилийн өмнө бичсэн байна. За энэ дээр шинэгааг яхан зэмлэмээр гомдмоор санагдаа юм чи. Яагаад вэ гэхээр 89 онд одоо бид нар энэ сайн мэддэг Колумбийн их зохиолч шийдвэр реализмыг үндэслэгч хийж байгаа Габриэл Маркес яг 100 жилийн анзаарлаа монгол хэл дээр орчуулсан. Тэр монгол хэл дээр яруу сайхнаар орчуулснаас хойш одоо нөгөө алдарт орчуулагч соёлын гавь төлтөг Акимгоо орчуулсан. Үнэхээр сайхан орчуулсан. Монголын утга зохиолд том одоо цонх нэгдсэн байхгүй юу? Том цонх нэгдсэн. Тэр Маркесийн Габогийн бичлэгийн арга барил, шийдвэр реализмын арга барил тэр домог зүйг хэрхэн яд уран зохиолд холбоодог вэ гэдэг энүүгээр миний мэд их олон залуу зохиолч хүртэл оролцсон. Бүтээл төрүүл. Одоо өөрөөр хэлбэл Монголын утга зохиол нэгэн том өнгө аяс нэмэгдсэн гэсэн үг. Габриэл Маркесийн 100 жилийн ганцаард Монгол хэл дээр орчуулагдахаас өмнө та зохиолоо герман хэл дээр бичсэн шүү дээ. Өнөөдөр яагаад одоо яагаад орчуулж байгаа юм бэ гэхээр жаахан гомдол төрөхөөр тэр үед орчуулчихгүй яав даа гэж гомдол төрөхөөр.
Тэр үед гэхдээ энэ би ингэж бодож байна. Ямар ч байсан монгол хэл дээр бид нар ийм яруу сайхан зохиолтой болоод байгаа. Монголын ард түмэн, Монголын оюун санаа. Энэ өнөөдөр ингээд хэвлэгдээд гарснаар Монголын оюун санаанд Монголын уран зохиолын ертөнцид их том одоо орон зай нээж өгч байна гэж харж байна. Том хүчрхэг мөрөн далай Монголын уран зохиол гэдэг энэ далай руу цутхан орж ирж байна гэж ойлгож. Одоо ховд гол чинь нэр нь бол бид нар бол ямар учиртайг нь ойлгодог байсан. Таны зохиол дээрээс би сая харлаа шүү дээ. Тэр агуу том ховд гол шиг тийм том хүчрхэг урсгал, дотгошоо урсгалтай тийм заахан одоо зохиол бүтээл орж ирсэн гэж ойлгож. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ зохиолыг сайхан уншаад цааш нь түгээгээд ялангуяа залуу уран бүтээлчдийн энэ зохиолыг сайн уншаад одоо сүүлийн үед Монгол ертөнцөө, Монгол оршихуугаа тань мэдэх гэсэн Монгол ертөнцийн дотоод нарийн эндемийг тань мэдэх гэсэн ордлогыг манайх их баггүй хийдэг болсон. Ер нь баг сургуйч шахуу мен дээр байж. Сургуйч шахуу. Нарийн ухаж үзэх юм бол. Хөнгөө унших юм бол энэ зүгээр нэг дурсамж байгаа даа. За дурсамж гэсэн дээр дахиад зүйл хэлэхэд би бас нэг баггүй янз бүрийн дурсамж уншиж ирсэн. Ийм дурсамж ер нь баг уншаагүй санагч. Тэгээд сая галсангуй тэр нэг хоёр сайчны тухай хідэн литр сүү саасныг литраар нь хэлж штеп. Ой санамж гэж гайхалтай. Ой санамж гайхалтай. Сайн зохиол өчөд нэг за мэдрэмж үнэхээр чухал. Бас нэг зүйл нь ой санамж. Ой санамж ийм одоо энэ зохиолыг тэр одоо мэдээ орж явах 4 5 настай 3 настай байх үеэсээ хойш тэр юм яаж тэгж нарийн санаж ирсэн юм бэ? Зүгээр одоо А Б-г хаардан дээр бичиж яваад тэгээ хамгийн гол нь тэр сансан юм зүгээр нэг ингээд дараалж бичих биш. Тэр учир уялдаг уянгатай сүлж гаргаж ирж байгаагаар үнэхээр онцлогтой. За гэ таны зохиолын тухай одоо яриад бол өнөөдөр нэлийн дуусахгүй байх. За таны сэтгэлийг сонсъё. За тэр яагаад мартдаггүй юм гэвэл зохиол бичихэд би бол тэр бол миний биеийн хэсэг болчихдог. Хэсэгтэй тэр зохиолоо дуусгахад би амьдралын энэ тойргоос гараад явчихдаг. Өөр газар очиад ингээд оршин сууж өөр оронд очихсан юм шиг өөр байдалд ороод байж байгаа. Тэр хөгтөнгөр сонсч байгаа мааныг бичихтэй би санаж байна. Эмээ зүйдэнд орж ирээд надтай ингээд байж өгдөг. Ер нь нүд ингээд анайдл унтахад эмээ орж ирсэн нөгөө зүйд үргэлжилж байдаг. Тэгээд ер нь ямар нэгэн нохой харахад би азлантайгаа харьцуулж боддог. Иймэрхүү юм да. Хүн өөрийн биеийн хэсэг болгож чадаж байгаа учраас тэгээд тийм үнэмшилтэй болж үлдэх байна. За Нобелийн шагналын тухай би нэг соёлын ярьчих. Нобелийн шагналын хамгийн анхныхыг Лев Николаевич Толстойд өгсөн юм байна. Санал болгосон. Та авах гэсэн. Тэгсэн чинь Лев Николаевич маш их хүндэтгэлтэйгээр за их баярлалаа. Тэгтээ би авчиж чадахгүй. Учир нь би бол пацифист хүн. Энхийг хэмлэгч хүн. Энэ шагналыг бий болгосон ноён Нобель Альбрехт Нобель бол динамит олсон. Дэлбэрэх болж салсан. Тэр чинь хэдэн мянган хүний амь насанд орсон. Ийм зүйлийн төлөө би пацифист эзлэлээс урваагүй цагт энэ шагналыг авч болохгүй байна. Баярлалаа гэсэн. Тэгэхээр та бас Толстой шиг татгалцсан биш үү? Толстой бол миний бурхан. За миний бурхан хүмүүс гэж байна. Тэрний нэг нь Чингис Айтматов. Чингис Айтматов энэ шагналыг алей тавах ёстой юм байсан. Гайхамшигтай зохиолч. Тэр Ясунари Хавабатай энтертэй чинь харьцуулахгүй тийм том хүн л дээ. Том арал томтой хүн. Тэгээд Айтматовт яагаад өгөөгүй юм гэхэд Айтматов өөрөө хэлсэн байсан. Шоожлийн чимдийг нэг очиход хэлсэн гэсэн. Айтматовт уулзлаа. Юу ярьж байгаа гэхэд Орос ээжийн Орос мамын цагаан мөм амийг мань тоглолцоход дуурч болохгүй байна гэсэн.
Альмата бол зөвлөлт холбоот улсад байдаг бүх шагналыг авсан. Тэгэхээр хүйтэн дан үргэлжилж байсан учраас тэр заналтай ертөнцийн тэр их сайн тэнд таалагддаг зохиолчид Нобелийн шагнал өгч болохгүй мэдээж байсан. Нобелийн шагналын гадаад учир шалтгаан гэдэг эндээ байна. Ер нь Нобелийн шагналын тухай би өөрийн бодолтой хүн л дээ. Тэр хүн ингээд шагнал авлаа гэхэд би ирж байгаад нэг 2 номын олж ирдэг. Тэгээд сууж хэд хоног уншаад тавихтай маш их амарч тавьдаг. Энэ чи яах вэ та? Миний нэг явдаа харьцуулахад яах вэ? Тиймэрхүү хэмжээнд байгаа юм. Би ч гэсэн ер нь дээр авдагтаад байна шүү дээ. ойрхон явж байгаа юм байна. Өхөн хизээ нэгэн цагт өгөн бичтэй гэдэг. Тэгээд одоо бол өөхөөс бүр холдож боллоо. Би 2 удаа дэвшээд тэгээд яшиг гэж арччихсан. Одоо хангаа сайхан дүүгээ баярлуулж хэлэхэд одоо ирэх энэ өвөл 3 дахь удаа зүтгэнэ. Би өөрөөсөө За. Латин Америкийн нэг нөхөр ерөөсөө хаяггүй нэр дэвшээд жилдэл оруулдаг байсан гэсэн нэрээ оруулсаар 13 дахь удаад нь өгсөн шүү дээ. Одоо 2-3 жилийн өмнө. Тэгтээ би тэгж хөлдөн тэмцэхгүй юу ч гэсэн энэ хүний гомдол 3 байдаг юм гэдэг гэж одоо 3 дахь удаа болж байна. Би бол тэгж л бодож байна. 10-д төгсөн чи яах вэ? Энэ хаана байна? Ягаад гэвэл энэ зөвхөн Чинагалсан гэдэг хүний шагнал биш. Монголын ард түмний, Монголын өв соёлын, Монголын оюун санааны шагнал учраас таныг үнэхээр аваасаа гэж хүсэж байна. Дахин 14 удаа байсан ч яг итгэж байгаа аваасаа. Нобелийн шагнал ирлээ гэхэд би Монголдоо зориулна. Монголынхаа байгаль орчинд л зориулна. Модоо тарилгаараа тарина. Модонд зориулна. Бас энэ Монголынхаа гайхалтай домон болсон энэ сайхан нутгийнхаа байгаль орчны төлөөл би Нобелийн шагналынхаа эцсийн долларыг байтугай болдгсон бол цусныхаа эцсийн туслыг зөвхөд бэлэн бай. За. Үнэхээр гайхамшигтай. Ийм сайхан хүн бидэнтэй өнөөдөр уулзж байгаа үнэхээр гайхамшигтай цаг мөч байна. За Бадраа маань. За, нэмжимэд ахтаа маш их баярлалаа. Сайхан хамтаа яриа тийм ээ. За ингээд өнөөдрийн номын нээлттэй ер нь олон ёсоор хараад тэгээд тэр 19 цагт намайг өндөр ирлээ.